Жаасан байна уу? Сонон байна. Энэ удаагийн уншлагаар нь бүгдээрээ таны энэ сонголт зөв үү гэд асуултанд нь хариулаад өгөх болно. За 3 өөр групп байна. Групп номер 1 Queen of Pentacles буюу зоосын хатан гэдэг юм үзэр байна. За групп номер 2 нь Shame and Decay гинэ. Жохон хар энергитэй 19-ийн тоотой ийм үзэр байна. За 3 дахь үзэр нь болохоор юм учир битүүлэг зурагтай Imagination буюу төсөөлөл 2-ын тоотой үзэр байна. За тэг асуулт нь болохоор таны яг одоо сонгосон гэдэг ч юм уу те амьдралын хэв маяг гэдэг ч юм уу хичээлд явна явахгүй ажил хийхгүй энийг хүнтэй үерхэхгүй гэдэг ч юм уу те төрөл бүрийн хүний амьдралд хийж болох сонголтуудын талаар уншлага байх болно. За тэгээ энергийн шалгалтын үеэр яг юуны талаар уншлага гарч ирэх гэж байна. Групп яг зөв сонгосон байна уу гэдгийг батлагдаад өгөх болно. За тэгээд тэр хүртэл та сайхан группээ мэдрэмжтэйгээ холбогдож байгаа сонгоорой. Мэдрэмжтэйгээ холбогдож байгаа группээ сонгох нь өөрөө бас хөөрхөн бясалгал болоод өгнө. Бясалгал мэдрэмжээ чагнаж сурах дадал болж өгөхөрөө бас давуу талтай юм шүү. Тэгэхээр ямар ч хүлээсэн сайхан өөртөө гоё төвлөрч байгаад мэдрэмжээ сонсоод өгөөрэй. За групп руу оръё. За групп номер 1 тавтай морил та Queen of Pentacles буюу зоосын хатан гэдэг үзрийг сонгожээ. За энэ үзрийн дуучин болохоор дотоод амар амгалан дотоод тав тухыг бэлэгдэн бас гадна зүйсүүд санхүүгийн зүйсүүд сайхан бүрэлдсэн хангалуун болсон учраас дотроос хангалуун болж байгааг бэлэгдэж болно. Энэ гэдэг уншлага дээр нь яаж холбогдож орж ирэх вэ бүгдээрээ харцгаая. За эхлээд групп номер 1-ийн энергийн шалгалтыг нь хийж өгье. За энергийн шалгалтыг харъя. За энергийн шалгалтыг нь харъя. 10 саваа их удаан хугацаагаар хичээх үр шимээ өгн байхаа л гэж бодоод хичээгээд байх зүйл. За хаалт тавих, блок тавих, хаах, болох, буцах 6 ээлд гарч ирж байна. За орхиж явах. За та нэгэн зүйлийг орхиж явж яалтчгүй орхихоор нэгэн зүйлийг орхих сонголтыг хийсэн байна. Групп номер 1 та яалтчгүй нэг зүйлийг хийх, ингэх, тэгэх гэхээс илүүтэйгээр нэг зүйлийг орхих сонголтыг гаргасан байна. Орхих, болох, буцах, хахацах, блоклох, ганцаараа хийхийг шийдэх, ганцаараа бие даахыг шийдэх те тухайн хамтарч ирсэн хамт байсан гэдэг ч юм уу энэ хүнээсээ болоод за энэ хүнээсээ энэ зүйлээсээ болоод ингээд ганцаараа хичээж хийх нь хэцүү ч гэлээ би гүрийгээд болгоно. Эцэстээ үр шим нь илүү дээрх болно. Энэ сонголт нь миний ирээдүйд илүү дээрх болно. Одоодоо жоохон хэцүү ч гэлээ, одоодоо жоохон ганцаардах ч гэлээ гэдэг ч юм уу. Одоодоо тусламж дэмжлэг хань дутах ч гэлээ болё. За үүндээс онлайн орчин холбоотой гэж болно. Энэ хүзрийг Aphrodite гэж зэмбэлэгч онлайн интернет орчин гэж уншдаг амар нийттэй. Тэгээ би тэрийг сонссоор байгаа надад ч гэсэн интернет орчин гэдэг утгатай хүзэр болоод хувирсан. Тэгэхээр онлайн орчинд тохиосон зүйл эсвэл онлайнаар харьцдаг хүн гэдэг ч юм уу тийм зүйлтэй холбоотой байж болно. За энергийн шалгалт дээр нь дахиад ганц тодруулах үзэр авъя. Ганц тодруулах үзрийг Lubanco-оор авъя. Lubanco дэгэр авъя. Temperance, balance, сахиусны оролцоо байсан, сахиусны зөвлөгөө байсан, чиглүүлэг байсан. Тэгэхээр энэ нөхцөлд энийгээ болж байгаа ер нь сахиусны чиглүүлэг бас байсан гэж харагдаж байна. Баланс энэ тэнцвэртэй зөв сонголт бол мөн байх магадлал бий гэж харагдаж байна. За зарим хүмүүс болохоор амар их юм айрх уудаг гэдэг ч юм уу сархад уудаг ийм хүмүүс ийм зүйлээс болсон байж болно. Архинаас болж иж бас болно. Тийм сонир мэдээлэл гарч ирж байна.
Тэг ер нь дайжгүй шүү. Ер нь бол зөвхөсүүд нь окей гэж хэлж байна. Окей болж гин. Тэг юмыг арай тэнцвэртэйгээр авч явахыг бас сонгосон. Магадгүй тухайн болсон хүн нь тэр зүйл нь айгу туйшруулаад байсан байж магадгүй таныг нэлээд туйшруулдаг байсан байж болзошгүй. За одоо яг гол асуулт энерги шалгалт юм байна. Энерги шалгалтаар нэг зөв уншлагаа сонгоч үгүй юу? Ойлгомжтой болж байгаа. Үүнээс цааш янз бүр ямар ч мэдээлэл гарч ирсэн ер нь танд хамааралтай гэж ойлгоод хүлээж авч болох юм шүү. Гэтэ мэдээж уншлагуудаас онлайн дах уншлагуудаас ер нь ямар ч уншлагаас те ямар ч зөвлөгөөнөөс ахыг нь аваад гээхийн гэвэл зүгээр байдаг. За групп номер 1-ийн сонголт нь одоо хийсэн байгаа сонголт нь зөв буруу юу мажор майнор ганагаар шууд хариултыг авчия. Бүр ерөөсөө шууд хүүхаа гэж хариултыг авчия. За зөв байсан уу буруу байсан уу? Дахиад энэ үзрүүд King of Wands гарч ирж байна. Six of Swords дахиж гарч ирж байна. За хари. Зөв сонголт байсан. Зөв сонголт байсан. Нөхөл гэдэг үзэр гарч ирж байна л да. Зарим хүмүүсийн ялангуяа анхлаас оролцож байгаа хүмүүст нөхөл гэдэг энэ үзэр нь аимшигын үзэр шиг санагддаг. Аимшиг үзэр шиг. Гэтэ тийм биш. Нөхөл гэдэг үзэр яг үндэ миний дуртай үзрүүдийн нэг, гоё үзрнүүдийн нэг, гоё утгатай үзрнүүдийн нэг. Энэ бол хуучирсан муухай осон зүйлс ингээд дуусаад болоод тэгээ гоё зүйл рүү шилжиж байгаа, гоё зүйл ирж байгаа, гоё зүйл мэдлэх гэж байгаагийн тохио. Энэ хүзэр шууд утгаараа жирэмслээд хүн жирэмсэн байж байгаад хүүхэд мэдлүүлдэг. Яг тэр ингээд мэдлүүлж байгаа үйл явцыг бэлэгддэг хүзэр гэж харж болно. Хүүхэд мэдлэх, шинэ амьдрал руу орох, шинэ зүйл эхлүүлэх, яг ингээд болох ёстой зүйл болцсон дууссан гэсэн утгатай хүзэр муу юм аа. Тэгэхээр ерөөсөө таны хийсэн сонголт ерөөсөө зөв, бараггүй зөв, зөвдсөн зөв, ерөөсөө зөв. Ерөөсөө энэс илүү том бараг саана наргийн үзэр дэше харж гарч ирсэн бол магадгүй энэс илүү сайн гэж тооцогдох байсан баг. Гэхдээ энэ үзэр яг өөрийнхөө утгаараа танд бас юу гэж нар гэдэг үзэрнөөсөө илүүтэйгээр юу гэж танд хэлээд байна вэ гэдэг. Тэгэхээр үзэрний цаана нар мандж байгаа юм зураглал байгаа. Tower цамхагийн цаана ингээ нар мандж байгаа. Цамхаг the moon те moon үзрийн цаана нар мандж байгаа. Нар нь бол байгаад байгаа байхгүй те. Энэ хүзэр нь нар хүзрнөөс юугаараа ялгаатай вэ гэдэг. Тэгэхээр энэ хүзэр нь ерөөсө хуучирсан дуусах ёстой зүйл дууссныг бас давхар илтгэдэг. Ерөөсө дуусах ёсгүй зүйл дууссан юм биш, болсон юм биш. Дуусах ёстой ингээ хуучирсан болцсон цаг нь ингээ хугацаанд дууссан зүйл дууссан гэсэн утгаас давхар илэрхийлж байгаа. За окей. Тань нэмэлт мэдээллүүдийг харъя. Ер нь л хариулт нь юм байна. Зөв замаараа явж гин. Одоо өөр сахиусны талаар энэ хүсэл дээр юу гэж хэлмээр байна вэ? Ер нь уншлагын хариулт ингээл болчлоо шүү те. Ойлгомжтой, маш ойлгомжтой. Дуусах ёстой юм дуусгараа болсон. Одоо амьдрал шинжлэгдэнэ. Үнэхээр ойлгомжтой. Өөр юу вэ? Ойлгомжтой. За, сахиус нь өөр юу гэж хэлмээр байна? Juno partnership хамтрал. Тэгээ тухайн тэр болиулсан нөхцөлд хамтрал дутагдчихсан. Гар хамтрал гэдэг зүйл амар дутагдчихсан. Дутуу байсан. Тэгээ нөгөө хүн нь нөгөө зүйл нь ингээд тантай хамтраад болоод байгаа юм шиг байсан бол тэр нь худлаа. Яг үндэ хамтраагүй, хамтрах сонирхол бас байгаагүй. Relationship харилцаа. Тийм тэгсээр нэ харилцаанд байхыг бол хүссэн. Нөгөө хүн зүйл нь те юу ч гэж болно, компани байж болно, X байж болно, те нөхөр найз нөхөд гэр бүлийн хүмүүс байж болно. За энэ тэр таны болсон гэдэг байгаа зүйл нь болохоор ерөөс тантай харилцаанд байхыг хүсэж исэн. Яг чин сэтгэлээсээ тантай харилцаанд байгаад харьцаад ингээд явахыг хүсэж байгаа. Гэхдээ тантай хамтрахыг хүсээгүй. Ерөөсөө асуудал нь тэрэндээ л байгаа. Хамтрахыг хүсээгүй. Гэ хоёр хүн эсвэл хоёр зүйл чинь ингээд хамтраад харилцаанд орохлоор ингээд хоёулаа нэгнээ ингээд шинчлээд нөлөөлдөг дээ. Одоо та ингээд шинэ компанид орлоо гэж бодоход таны нөлөөтэйгээр тэр компани дээрдэн гэдэг ч юм уу те иймэрхүү зүйл байх хэрэгтэй байдаг. Харилцаанд те зүйл хамтралт. Гэтэл энэ зүйл өөрчлөгдөхийг хүсээгүй. Шинжлэхдгийг хүсээгүй. Ингээд тантай харьцахыг хүсэжсэн боловч таны нөлөөтэйгээр гэд хувирахыг бол хүсээгүй гэж харагдаж байна. Шинэ зүйлийг оруулж ирэхийг шинжлэхдгийг ерөөсөө хүсээгүй. Ерөөсөө өөрийнхөө баймар байсан.
өөр энэ харилцааг өөрийнхөө л байлгамаар байсан. Тэгээ тантай ерөөсө гар хамтрахгүй, тантай ингээд partnership байхгүй гэдэг л ч одоо ямар учиртай харилцаа болох вэ? Харилцаа биш харилцаа л болж идэг гэсэн үг тий. За энэ дээр нэмэлт мэдээлэлүүдийг харъя. Өөр сахиусны нөхцөлийн талаар юу гэж хэлмээр байна? Энэ нөхцөл энэ зүйл нь таны хосын харилцаанд бас эргээр нөлөөсөн байх боломжтой. Зөв хүн рүү таныг түлхэх, зөв хүнийг нь тариулах гэдэг ч юм уу тийм зүйл байх боломжтой. Эсвэл энэ хүний жишээгээр та дараагийнхаа хүнээ олоход зөв хүнээ олоход илүү амархан болж иж болно. Тийм нөлөө эрэг сургаал бас байна. Sun is raised of wands. Шинэ ихлэр шинэ зүйл. Шинэ зүйл. Нандин зүйл тэ нандин зүйл шинэ энерги temperance дахиад нэг үзэр харъя. Temperance үзэр маш их гарч ирж байна. Энэ тэнцвэр гэдэг үзэр. Nine of swords. Wow. Нилээ нюанстай үзрөнд гарч ирж байгаа чинь Nine of swords. Сэлт. Окей. Тэгээ энэ зүйлтэй энэ хүнтэй шинэ юм эхлүүлэх боломжтой байсан. Боломжтой. Шинэ гой сонирхолтой зүйлс. Гэхдээ шинэ эхлүүлж байгаа тэр боломжтой гой зүйлсүүдийг амар юм юу гэдэг туйлширч хийх шаардлагатай. Ер нь жоохон яг одоо ивийг нь олоод ингээд нэг зохицуулаад хийдэг юм чаа. Тэгэхгүй ингээ нэлээд хүчлэлттэйгээр гэхүү одоо ямар аюу туйлшралтаагаар тийм туйлшралтаагаар аюу юм хэцүү баригдмал ингээ нэг тийм энерги байдаг да баригдмал яа ингээ хэцүүгээр хийх ингээ зохицуулж хийх биш ингээ хэцүүгээр хийх тийм хэцүүгээр хийх байсан. Энэ зүйлтэй энэ хүнтэй хийсэн юм болгоно нь ер нь ингээ жоох юм хэцүү энергитэй хүнд энергитэй юм тавчуу баригдмал тийм ингээ тийм баригдмал ялангуяа үзэл бодлын баригдмал. Заавал ингэх ёстой, тийх ёстой гэсэн юм баригдмал зүйлсүүд байх байсан гэж харагдаж байна. Гэтэ шин зүйлсүүд эхлэх боломжтой, шинжилэлтүүд орох боломжтой гэдэг ч юм байсныг үл байсан. За, тийм байна. Тэг нэлээд баригдмал зүйл хүн байжээ. Юм байна. За, өөр сахиусны юу жилмээр байна. Тэгэхээр нэг өдөр суглаад бүгд нэмэлт рүү оръё. Ер нь л хариулт нь ойлгомжтой болчихлоо доо. Six of Swords. За энэ өдрийн талаар сахиусны юу жилмээр байна вэ? Өөрийгөө илэрхийл гэнэ тийм алстаа. The Magician. За байж байгаараа юу вэ? Бодож яснаас шал эсрэг үзэр гараад ирэх юм. Тэгээ онлайн орчинд энэ хүний талаар хамаагүй ярихаас зайлсхийгээрэй гэдэг зөвлөгөө гарч ирээд ах шиг байх юм. Би болохоор хүнд юм зайлсхийгээрэй бити тэгэрэй гэдэг зөвлөгөө хэлэх ерөн жоохон дурггүй. Гэхдээ сахиус нь хэлж байгаагаар онлайн орчинд одоо эсвэл энэ нөхцөлд ингээд юм шилжилтийн үеэр одоо явж иж молцошгүй шилжилтийнхаа үеэр алсаа бодоорой. Яг одоо цагтаа юу хэрэгтэй вэ? Одоо цагтаа яах хэрэгтэй вэ гэдгээ бодохоос илүүтэйгээр алстаа ямар байх вэ? Алстаа яах вүлээ гэд тэрийгээ бодоод алстаа ямар байгаа нийцтэй тийм зүйлсийг хийгээрэй. Тэгэхээр энэ нь зарим тохиолдолд жоохон амаа барих гэдэг ч юм уу те. Яг одоо ярилцах, хэлэх цаг нь биш аж болно. Тэгээ алстаа өөрийнхөө боломжуудыг нээлттэй байлгаарай. Энэ зүйлээс болсон, энэ хүнээс болсон гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ хүнтэй очиж ярилцаад чиний ийм юм чи ингээ болохгүй байхгүй юу гэдэг ч юм уу. Ингэж хэлэх шаардлага байхгүй байж мэднэ. Тийм алстаа яах вэ те. Магадгүй дараанд энэ хүнтэй дахиад уулзаа, дахиад ажил хийх гэдэг ч юм уу байж болно шүү дээ. Эсвэл эвлэрэх шаардлага гарна гэдэг ч юм уу. Тийм тэрийгээ бодоорой. Хэрэг ихгүй энэ хүнтэй алстаа ч гэсэн харилцаатай баймааргүй байна. Энэ зүйлтэй алстаа ч гэсэн харилцаатай баймааргүй байна гэвэл окей хамаагүй те.
Гэтэ алстаа яг ямар байна? Алстаа ер нь үүдүүдээ нээлттэй байлгуул зүгээр шүү. Энэ талаас нь бодолцож одоогийнхоо үйлдэлүүдийг шийдэрээ, одоогийнхоо шилжилтийнхаа үеийн шийдлүүдийг юун дээр тулгуурлан гаргаарай гэдэг зөвлөгөө Сахиус нь хэлж байна. За уншлагын эхний хэсэг ингээ боллоо. Одоо бүгдээрээ нэмэлт хэсэг дээр нь болохоор энэ тухайн зүйлтэй хамт байсан бол салаагүй бол, орхиогүй бол, хаяагүй бол, болоогүй бол ямар явах байсан бэ гэдгийг энэ аягуулсаа нарийн харж үгэй. За тэгээ дээрэс нь одооноос ирээдүйд таны ирээдүй ямар шиг байх вэ? Юуг мэдвэл зүгээр вэ? Гэт ирээдүйдээр хандсан зүйлийг харцгаая. За хэрвээ нэмэлтэйг аммаар байгаа бол сайхан дахиад мэдрэмжтэйгээ холбогдож байгаад тийм мэдрэмжтэйгээ холбогдох жижигхэн бясалгал хийгээд удах шаардлага байхгүй 1-20 секунд байх болно. Тэг мэдрэмжтэйгээ холбогдох тэр ингээд нуршоод бодоод тагцсан улам төөрчтөө аль бол хөнгөн их тусам л оновчтой байгаад байдаг. Тийм байна. Тэгээд нэмэлттэй байхын тулд мэдрэмжтэйгээ холбогдож авах хэсгийн шийдвэрээ гаргаад за авахар болсон болвол description ба comment хэсэг дотор холбоос нь бэлэн байж байгаа. Тэрэн дээрээ дараад шууд аваад шууд үзнэ. Шууд дэлгэцэн дээр нь гарч ирэх болно. Чат арах шаардлага байхгүй юм шүү. За 14 Сахиусны тоо харагдлаа. За дараагийн уншлагаар уулзъя. Эсвэл нэмэлт хэсгээр нь уулзъя. Тэр баяртай. За групп номер 2 уншлагадаа тавтаймаар л. За та Shame and Decay буюу 19-ийн тоотой энэ үзрийг сонгосон байна. За энэ үзэр нь болохоор ууг нь классик таруу дээр нар гэдэг үзрийг бэлэгддэг. Тэгээ нар гэдэг үзэр нь ууг нь болвол хамгийн гоё утгатай, маш гоё үзэрнүүдийн нэг. Гэхдээ Necronomicon гэдэг энэ deck дээр болохоор дандаа аимшигын киноны гэдэг ч юм уу. Тэгээ Lovecraftian cosmic horror гэж ярьдаг. Нэг одоо юу юм те космос хорвоо ертөнцийн юм даалт зүйлсийн аимшигын кинонууд гэх юм уу. Тиймэрхүү зүйлсийн талаарх зурагталтай ийм үзэрнүүд байдаг. Тэгээ Shame and Decay гэдэг нөгөө нь болохоор гутамшиг ба ялцралт гэх юм уу те гутамшиг ба ялцралт гэсэн утгатай энэ үзрийг сонгожээ. Тэгэхээр таны сонгосон сэдв нь шууд утгаараа шүүмжтэй холбоотой гэж мэднэ. Шүүмж, нэр төр, харагдах байдал, гадна үзэмж, махан бие гэдэг ч юм уу. Тэгээ иймэрхүү зүйлтэй холбоотой байж мэднэ. За групп номер 2 асуулт руу таны сонголт зөв буруу юу гэдэг асуулт руу орохоос өмнө ихлээр энергийн шалгалтыг нь хийж өгье. Энергийн шалгалтын үеэр та зөв группээ сонгосон байна уугүй юу гэдэг нь маш сайхан тодорхой болоод өгөх болно. За энергийн шалгалт, сэтгэл ханамжгүй байдал, бүгдийг нь зохицуулж хийж чадахгүй байдал, хүч тутсан байдал, дэмжлэг тутсан байдал гэх мэт үзэрнүүд гарч ирж байна. Амар их энерги өгөөд амар их хичээгээд ахад үр дүн үзүүлэхгүй эргүүлээд өгсөн хэрээрээ буцааж авахгүй байгаа нөхцөлд та байж болзошгүй байна. Хичээгээд л ахад болохгүй байна гэдэг юм үг ер нь бол гарч ирж байна. Тэгээ одоогийн нөхцөл байдлаас нэг гарах гэж бас яараагүй байна. Нэг жоохон гутранг нөхцөл байдал байгаа. Үүнээс нэг хурдан гарэж гэж нэг яарахгүй байна. За ингээд байж игдээ гэх нэг тийм жоохон ер нь депрессны сэтгэл готрлын энерги байна уу юу групп номер 2 танд. Хүн ингээд сөрөг хэцүүхэн нөхцөл байдалд орох юм бол ингээд нэлээд хичээж тэмцэж аваад гарчиж болдог, нөхцөлийг өөрчилж болдог. Харин та болохоор яг одоо гэнэ жоохон хүлээн зөвшөөрсөн байдалтай, нөхцөлийг аясаар нь байлгасан байдалтай. Гэтэ тэгхийн хажуугаар өөрөө ер нь одоогийн нөхцөл байдалтай жоохон дургүй байгаа энерги бол харагдаж байна. Тийм байна. Тэг хүмүүс таныг буруугаар ойлгоно уу яа нуу заяагаар нь болгоё гэд ингээд орхиж байгаа. Ийм энерги харагдаж байна. За дахиад нэг үзэр харъя. Энерги шалгалтыг харж байна. Six of Swords. Нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэгт бол итгэлтэй байгаа. Гэтэ нөхцөлийг өөрчлөхийн тулд та өөрөө амар хичээлцэл гаргаж ийнэг байлгүй. Гэтэ өөрчлөгдөнө гэдэгт л аюу итгэлтэй байгаа харагдаж байна. За тийм ээ. Тэгэхээр групп номер 2 та яг одоогийн нөхцөл байдал дээр жоохон сондоо байдалтай, ядарсан, хүч сулдсан, жаахан таарамжгүй. Гэхдээ энэ нөхцөл байдалтай ерөн тодорхой хэмжээнд эвлэрсэн байна.
Гэтэ нөхцөл байдлыг нь өөрчлөнө гэж боддог гэж харагдаж байна. За энерги шалгалтанд нэг ийм л мэдээлэл гарч ирлээ. За бүгд өргөжлүүлье. За групп номер 2 таны одоо гаргасан байгаа сонголт эсвэл гарах гэж байгаа сонголт нь зөв үү буруу юу гэдгийг хараад өгье. Зөв сонголттой нь уу буруу сонголттой нь хэрвээ тийм бол major arcana гарч ирнэ. Бас хүзрэлийнх нь утганаас нь ч гэсэн харах болно. Minor arcana ч гэлээ. Үнэхээр яалтчгүй үнэхээр гоё хүзрэх хамбал тэгээд хариулт нь тийм байж болно. Нөхцлөөс нь харъя тийм. За групп номер 2-ын одоо хийж байгаа зүйл, хийх гэж байгаа зүйл, бодож байгаа зүйл, энэ сонгох гэж байгаа сонгосон зүйл нь зөв буруу юу? Тийм бол major arcana харъя. The Hermit яг зөв зүйл. Зөв зүйл. Зөв зүйл. Гэтэ нэг юм. За өндөр нэмж үзэр авъя. Хангалттай дэмжлэг авахгүй байна. Тэгээ яг энергийн шалгалтын үеэр гарч ирсэн шиг хангалттай дэмжлэгээ авахгүй байна. Энергийн өгөө аваа, энергийн солилцоо, нааша цаашаа болох энергийн солилцоо нь жоохон асуудалтай байгаад байна. Хэрэг авж байгаа бол өгн өгж байгаа л аавна. Тэ нэг юм холбоос байх хэвэл таны энерги болохоор ингээд нэг юм холбоосоор явж байгааг тань дээр гацаад байгаа нэг тийм сонио энергийн урсгал жоохон сонин асуудалтай байгаа мэдрэмж төрж байна. Eight of Cups нэг юмнаас бүр мөсөн зайгаа барьсан, болсон. Зарим хүмүүс шууд гараа архинаас донтолтоос болсон байж мэднэ. Арх донтолт чихэр жимс. Бодис юу гэвэл habitтэй дассан зүйл. Нэгэн зүйлээс болсон, бүр мөсөн болохоор шийдсэн. Тэгээд тэр болохоор шийдсэн зүйл нь таныг ингэж чангаагаад харагдаж байна. Чангаагаад бодогдоод хүсэмжлэгдээд haunt гэж ярьдаг шүү дээ. Haunt гэдэг нь одоо монголоор юу гэж хэлэх вэ? Араас ингэж зууралтаад байхыг хэлэх юм уу? Ингээд бодогдоод тийм энерги бол байна шүү. За юм шарыг. Энэ хариулт нь амар гоё тийм гэж гарч ирнэ. Энэ хариултын нөхцөл нь бас гоё харагдахгүй байгаа даа. Байдал таныг хүсэж байгаа шигээр гоё шинжлэгдэж өөрчлөгдөхгүй байна. Тэгээ маш их юм завсарлагааны, амралтын зай барьсан, тунгаасан, магадгүй дэндүү их тунгаасан ийм нөхцөлд бол та байна. Eight of Swords, Nami Ilт. Тийм ерөөсөө л яг л энэ зургийн шиг энерги маш хүчтэй гарч ирж байна. Энэ зургийг харах юм бол ингээд юм яг үүр гэдэг ч юм уу те. Hibernate гэдэг дандаа англи үг орж ирээд байгаа юм уу ч л. Hibernate ичээнд орох. Тэ ичээнд орох. Ирвэхэ ичээнд ордог, баага ичээнд ордог. Тэ ирвэхэ ичээнд орсон бол илүү гоё болоод гараад ирдэг. Баага ч гэсэн өвлжөнгөө ичээнд орж унтж агаад цаг нь болохоор гарч ирдэг шиг байна. Eight of Swords. За Page of Wands савааны хүү доош харсан. Дахиад энерги дутагдах гэсэн утгатай үзэр байна. Knight of Cups дахиад доош харсан. Дотгошоо амар өнгийгөөд бодоод эргэцүүлээд ингээд дотоод ажил хийгээд байгаа юм шиг ирнэ. Ингээд урагшлахгүй байна. Яг ингээд тий дотоод ажлынхаа учрыг нь олоод ингээд хүн чинь урагшлаад ийм байсан юм байна. За энэ асуудлыг ардаа орхий гэдэг ч юм уу тий. Ингээ учрын болоод гоё болоод ардаа орхиод урагшилдаг. Тэгтэл та маань групп номер 2 маань тийхгүй байна. Жохон гацаад байна. Ер нь нэлээд гацах. За сахиусны талаар юу гэж хэлмээр байна? Энд дэр юу гэж зөвлөх үү? Юу гэж хэлэх үү? Judgment. Тэг хуучин асуудлуудаа энэ ганц нэгэн зүйлээс холдсон болсон гэдэг аа. Ерөөсө ганц тэр зүйлийг та цэвэршүүлж байгаа юм биш ээ. Бүр нэлээд олон дээр үеийн асуудлууд, дээр үе тохиосон зүйл, дээр үеэс хойш тохиосон зүйлсүүд, бодогдсон зүйлсүүд, мэдрэгдсэн мэдрэмжүүд ер нь нэлээд томоохон жинтэй эртний зүйлсүүдийг та яг одоо боловсруулж байгаа, цэвэршүүлж байгаа, энергийг нь урсгаж байгаа гэж харагдаж байна. Тэгээ яг энэ гэдэг нарийн тоочны хэлчих зүйлс бол байхгүй. Ер нь өнгөрсний бүх явдлууд бүгдээрээ ингээд холилдоод
жоохон бантан болоод ингээд араасаа ээлжлээд ингээ тий усан эргүүлэх дотор байгаа юм шиг ингээ ээлжлээд боловсруулагдаад байгаа харагдаж байна. Тэгээ энэ нөхцөлд ерөөсөө шин юм эхлүүлэх, шин юм хийх, өөрийгөө шинээр мэдрэх амар хэцүү. Яад бол дандаа хуучны зүйлсүүдтэй нүр тулж байгаа учраас тэг хүн хуучныхаа зүйлсүүдтэйгээ нүр тулаа хуучиндаа гацчихлаар энэ сэтгэл готрол болж илэрх гээд байх эрсдэл бас жоохон байдаг. Үүнтэй холбоотой байж болно. Тэгэхээр ер нь нэлээд хуучны зүйлсүүдийг цэвэршүүлж гин гэж та бодож болно. Энэ нь ерөөхдөө сахиусрын хувьд бол окей, асуудал биш гэж харагдаж байна. За гэхдээ үүнийг яавал зүгээр одоо яах вэ? Илүү хурдан цэвэршүүлээд боловсруулах гэж чихэн зөв эсвэл энэ чигээр нь байлгаж яах вэ? Яавал зүгээр вэ? Тэгэхдээ нөхцөл байдал ирэхэд ерөнхийдөө бол нэлээд төгсөн байна. Нөхцөл байдал эргээд илүү гоё болохдоо нэлээд төгсөн, ойртсон байна. Гэтэ тэр хүртэл нэг онцын өөрчлөлт шаардлагагүй, та онцын чангаах, тэ нөхцөлийг гартаа хатгах шаардлагагүй. Ер нь гэд нөхцөл байдлыг байгаагаар нь байлгаж ивэл баг окей болчихно гэдэг нэрийг гарч ирж байна. За та юун дээр ажиллах хэрэгтэй вэ гэхээр хитрхи чангаа, хитрхи өөрийнхөө давшлах, хитрхи нүйдүүлээ толгой юу гэдэг вэ ингээд амар хитрхи дээрэнгүй байх гэхээр буруу юм аа ингээд юм бүхнийг шийдэх гээл нэг тийм энерги байдаг да. Бүхнийг шийдэх гээл зохицуулах гал би болгох чинь алуу би шийдээд үгүй би хараад үгүй ялуу надах чинь харъя гээл. Тиймэрхүү энерги дэмий. Тиймэрхүү энерги шаардлагагүй. Тэгээ энэ энергитэйгээ та өөрөө нүүр тулж уулзахгүй. Та хаяа өөрөө тхих гээд аж магадгүй ингээд юм ингээ өөрөөр олохгүй те. Юм болгонд оролцохгүй л гэдэг ч юм уу. Ингэх гээд байгаа талаа та энэ хугацаанд олж харж магадгүй. Гэтэ энэ энерги шаардлагагүй. За хэдийн хугацаанд энэ нөхцлөөс энэ сонин гацсан байдлаас гарах вэ? Сонголт нь бол зөв гэдэг байгаа те айгуу сонио. Хэдийн хугацаанаас гарах вэ энэ сонин байдлаас? Workout 3 өдөр 3-7 хоног. За сарын хугацаа гэж хэлчихвэл зүгээр юм болов. Хамгийн алстай 3 сарын хугацаа. Гэтэ тэрнээс илүү хурдан байх болно, бодсноос хурдан байх болно. Тэгээ бас та урлагийн юм хийх, зураг, дуу бичих, шүлэг бичих иймэрхүү юм хийж идэл илүү хурдан гарах боломжтой. Тэгээ бас энэ нөхцлөөс гарч байгаа, энэ нөхцөл одоо дуусж байгаа боловсрууд нэг сонир бантан байгаа даа шүү дээ. Нэг бантан дотор ингээ утгалтай яваад байгаа. Энэ бантан ер нь дуусж ийн, болж ийн, цэвэршүүлэгдэж ийн гэдэг дохиог нь та яаж мэдэх вэ гэхээр ингээд гоё шин юм гараасаа гаргах юм сэтэл онгод амар гоё мэдрэгдээд эхэлнэ. Зураг зурмаарч юм шиг тий. Урлагийн юм химээрч юм шиг ингээ мэдрэмж төрөөд эхлэхээр ер нь окей за нааштай байна, болж гинэ гэсэн дохио байх болно, шинж авах болно. За энэ зүйл нь зөв зүйл гэдгсэн. Яагаад зөв бэ? Энэ зүйл яагаад зөв юм бэ? 11:41 сахиусны тоо харагдлаа. Яагаад зөв юм бэ? Юун зөв юм бэ? Knight of Pentacles. За удаан хугацаанд тасцсан байсан муу зуршлуудаасаа сална гэдэг чинь. Хүн ингээд нэг зарим муу зуршлаа ингээд маш олон жил хийсээр байгаа дасаа сурчдаг да. Тэрийг л хийгээ сурчдаг. Тэрийг тавьж явуулж байгаа. Тэгээ энийг тавьж явуулангууд та өмнөхөөсөө илүү эрч хүчтэй, өмнөхөөсөө илүү чадварлаг, өмнөхөөсөө илүү авьяаслаг, өмнөхөөсөө илүү гоё, өмнөхөөсөө илүү үзэсгэлэнтэй, өөртөө ихтэй халуухан галт цогтойгоор энэ нөхцлөөс гарч ирэх болно. Мэдлэг бол яг л нөө эрвээхээ гарч ирж байгаа юм шиг, өөтөөс нь эрвээхээ болж байгаа юм шиг тийм. Гэсэн ийм мэдээлэл гарч ирж байна. За одооноос тэгэхээр энэ зүйлийг өргөжлүүлээд авах уу, яах уу? Яг бодит алхмыг харъя. Одооноос ямар бодит алхмыг авах зүгээр вэ? The Wheel of Fortune. За одооноос нөхцөл байдал ирээдүйд жоохон дээшээ доошоос хавлгаантай болно. Зарим зүйлсүүд нэлийн азгүй юм шиг, зорилгүй юм шиг мэдрэмжийг төрүүлэх болно. Энэ зүйлсүүдтэй нүүр тулнаа. Тэгээ зүхтахгүй нүүр тулна. Яг нэг тийм азгуутл ирээд байгаа юм шиг, буруудсан юм шиг иймэрхүү зүйлс удахгүй юу тохиох гэж байна гэдэг чинь энэ бол зүгээр яг хувь заяаны дагуу юм дээшилжлээдэг, доошлжлээдэг тэ холбоотой. Ерөөсөө зохицуулах шийдэх гэдэг ч юм уу те. Чангаах энэ төр зүйл бол биш. Зүгээр байгаагаар нь болгох зүйл юм аа гэж хэлж байна. Амар сонин доогуур юм намжуу, уужуу гэдэг ч юм уу. Яг ийм намагнд шигдсэн юм шиг ийм энергитэй уншлаг боллоо. Групп номер 2.
За одоо нэмэлт хэсэг рүүгээ шилжиж юм. Нэмэлт хэсэг дээр таны мэдэхгүй байгаа зүйлсийн талаар харъя. Та яг одоо юуг олж хараагүй, юуг мэдээгүй байна вэ? Энэ нөхцөлийн талаар, эсвэл аль нэг нөхцөлийн талаар. Найз нөхдийн талаар мэдээлэл гарч ирж магадгүй, гэр бүлийн хүний талаар мэдээлэл гарч ирж магадгүй, хосын хүн хайрын хүний талаар мэдээлэл гарч ирж магадгүй. Таны яг одоо анзаараагүй, огт мэдэхгүй байгаа, хараагүй байгаа, ойлгоогүй байгаа зүйл юу вэ гэдэг дээр нэмэлтийг нь харъя. Тийм таны уншлагын эхний хэсэг бол үнэхээр юм сонирхолтой энерги мэдрэгдэж байна. Яг л хичээнд орсон бит шиг. Тийм уужуу, чимшээ тайван чимшээ тэгсний юм депрессний чимшээ тийм энерги төрж ийн. Гэтэ энэ ерөөсө буруу эсвэл муу гэж бол мэдрэгдэхгүй байна. Угаасаа л юм дээ. Нөхцөл байдал амьдрал угаасаа л юм дээ гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү энерги мэдрэгдлээ. Сонирхолтой анхны удаа ийм энерги нэвтэрч үзлээ. За тэр бүгдээ нэмэлт хэсэг рүүгээ шилжиж. Нэмэлт хэсгийг авахар болвол та яг одоо comment ба description хэсгийнхээ холбоос дээр нь дараад шууд дэлгэцэн дээрээ гаргаж ирээд үзэх юм шүү. Чат бичээд авах шаардлага байхгүй. За тэг нэмэлтээр нь харах сэдвүүн болохоор таны мэдгүй байгаа анзаараагүй байгаа зүйл юу вэ? Хин нэг үний талаар ч юм уу те аль нэг нөхцөл байдлын талаар ч юм уу тэрийг сайхан ойлгох тодорхой гаргаад өгөх болно. За ядахгүй дараагийн бичлэгээр уулзъя. За group номер 3 уншлагадаа тавтаа марил. За imagination буюу төсөөлөл гэдэг нэртэй хоёрын тодорхой үзрийг сонгосон байна. За энэ үзэр нь classic tarot дураа болохоор high priestess гэдэг үзэр байгаа. Их санамаартан эсвэл эмхтэй санамаартан гэж орчуулагддаг. За тэгэхээр энэ үзэр нь нэлийн тийм далдын зүйл, сүнслэг зүйл, зүүн бэлэг, эсвэл нууц мэдээлэл, зүүдийн ертөнц гэх мэт тиймэрхүү зүйлстэй холбоотой зүйлийг бэлэгдэж байгаа хөзөр байна. Яалтчгүй. Бас таны олж хараагүй мэдээгүй байгаа нууцуудын талаар байж болно. За одоо тэгэхээр бүгдээрээ сайхан таны энергийн шалгалтыг хийж өгье. За ямар төрлийн сонголтыг хийсэн бэ гэдэг энергийн шалгалтаар хийгээд юу? Ямар төрлийн сонголтын талаар мэдээллийг авах гээд байна вэ? Таны тухайн сонголтын зөв буруу гэдэг нь яг гол уншлагаараа харна. Тэрнээс өмнө энергийн шалгалтын үеэр яг групп номер 3 маань та ямар сонголтын талаар асуух гэж байна вэ гэдгийг нь харъя. За яалт сонгож чадахгүй байгаа сонголтын талаар юм гинэ. Ерөөсөө сонгож чадахгүй байгаа сонголтын талаар. Энэ уншлага бол сонголтын талаар гэж гарч ирж байна инээдтэй. Инээдтэй ба. За дахиад нэг зэрэг. Тэгэхээр энэ сонголтод та 100% шийдсэн зүйл бол биш байна. Жаахан эргэлзээтэй инкодикгүй болчих уу, өргөжлүүлэх үү гэх мэт ийм төлөвтэй сонголт байна гэсэн үг. Six of Swords 6-гийн ээлд онлайн интернет орчинтой холбоотой байж болно. Өөрчлөлттэй холбоотой байж болно. Нөх үү болох уу? Тийш очихгүй байх уу? Болох уу одоо шилжилт хийх үү, өөрчлөлт хийх үү? Хийхгүй байх уу? Гэх мэт зүйлтэй холбоотой байж болно. Хичээх үү, хичээхгүй байх уу гэдэг үгс орж ирж байна. Зөө. Тэгээ алстаа энэ зүйлээ өргөжлүүлж магадгүй, өргөжлүүлчихгүй шиж магадгүй одоо хийх сонголтоос үл хамаарч биш одоо хийх сонголтны ирээдүйд ер нь тийм ч их ач холбогдол байхгүй. Яг одоо цагтаа төрхөө хугацаанд хийчээ байх уу гэдэг тийм төрлийн сонголт байна. За тийм ээ. Тэгэхээр энергийн шалгалт ингээ болсон. Одоо юуны талаар вэ гэдэг нь үнэхээр ойлгомжтой болсон баг. Тэгээ групп номер 3 нь яг таны групп мөн үгүй юу гэдэг нь тодорхой болсон байх учиртай. Хэрвээ тодорхойгүй нэлээд эргэлзээтэй байгаад бол та өөрийн мэдрэмжээ чагнаад мэдрэмжийнхээ дагуу үргэлжлүүлээд сонсож болно. Сонсох хэрэгтэй юм шиг санагдаад байл те. Эсвэл өөр группыг сонирхож үзэж болно шүү. За энэ бодож байгаа сонголтыг хийвэл зөв байх уу? Тэгээ энэ сонголтыг нь хийвэл зөв байх уу? Яагаад гэвэл та хийх үү хийхгүй гэж эргэлзээд байгаа учраас энэ сонголтыг гаргуул зөв байх уу гэдэг нь асууад байна. Хэрвээ тийм бол мажор аркан гарч ирнэ. Бас хөзөрнийх нь эрэг сан утгуудыг нь харах болно. Хоёр үзэр гарч ирэх ямар хэцүү. За тийм. Энэ сонголтыг хийх нь зөв. Энэ сонголтыг хийх нь зөв.
Вау. Энэ сонголтыг хийх нь зөв. Яна ямар эрсдэлтэй хариулт хэлчихвэ те. Яагаад эрсдэлтэй байна вэ гэдэг тэгэхээр энэ сонголтыг хийвэл та ихэр төлтөйг уучрна гэдэг ч юм уу те. Тийм хариулт шуулдгараа гарч ирж байна. Энэ сонголтыг хийвэл та аяндаа ихэр төлтөйг уучрна. Ихэр төлтөө ээлтэй сонголт мөн. Гэх юм ихэр төлтөйн харилцаанд ээлтэй сонголт мөн. За ихэр төлт биш юм аа гэхэд яг танд таарсан таны хувь зайны нэгэн хэсгийн сонголт мөн. Гэхдээ энэ сонголтыг хийсний дараа нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэдэг юм сонио үзэр гарч ирж байна. Тийм сонголтыг хийх нь зөв. Гэхдээ сонголтыг хийсэн дараа нөхцөл байдлыг таны бодож байгаа шиг хүсэж байгаа шигээр хувирч өөрчлөгдөж юм breakthrough гэдэг ч юм уу те амар гоё ингээд бүх юм окей болоод ингэж ирэхгүй харин ч зэрэгээрээ жоохон гацалттай нүүр тулах, блоктой нүүр тулах, асуудалтай нэмж нүүр тулах магадлал айгүй өндөр. Гэхдээ энэ сонголт нь зөв. За нэмэлт мэдээлэл харъя. Ер нь хариулт нь тодорхой болчлоо. Мэдээллүүд нэмэлт үзрүүдийг харъя. Замбраагүй байдал. Цаг нь гоцорсон эсвэл эртдсэн байдал, death, өнгөрсний асуудал бөхснөөс зуураад гарч ирэх. Өнгөрсний асуудал ерөөсөө тайван орхихгүй байх. Нөхцөл байдал иргэн эсвэл нөө юу нөхцөл байдал ирэхийг дэндүү их найдаад байна ингээ та нөхцөл байдал эргээсээ цаанаасаа хувь заяа ингээ тохируулаа заагаа залруулаад өгөөсэй гэдэг та амар хүсээд байна ингээ найдаад байна. Таны хүч чадал хаана байна вэ? Таны өөрийн групп номер 3 таны өөрийн хүч чадал хаана байна вэ? Таны өөрөө юмыг болгоно ингэн зохицуулна нөхцөл байдал буруугаар иргсэн ч гэсэн би яаж иж байгаа болгоод гараад авна гэсэн ийм нэрийг дутуу байна. Тэр нь айгуу дутуу байна. Та жаахан юу яагаад байна? Жохон хүч чадлаа алдсан байдалтай байгаад байна. Тэг хүч чадлаа алдсан нь юм гадны нөлөөтэй биш, ерөөсө дотоод нөлөөтэй. Таны өөрөө хүч чадалтай байхыг хүсэхгүй байгаа, сонгохгүй байгаа. Тэг өөрийн хүсэж байгаа зүйл ингээ өөртөө илэрхийлэхгүй байгаа. Эсвэл таны дотроос ингээ бүгдээрээ ийм зүйлийг хүсэж байна штэ гэдгийг та өөрөө сонсохгүй байгаа, чагнахгүй байгаа. Ийм тал харагдаж байна. Групп номер 3 загнуулчлаа шүү яана. Ерөөсөө ингээд ярих хөстэй хүнтэй ярилцаад, олох хөстэй мэдээлэл олоод ингээд зохицуулах боломжтой байтал ерөөсөө тэхгүй дандаа амаа бариад ингээд жоо ичимхий зан гаргаад байна уу да гэж харагдаж байна. Eight of Cups доош орсон, Seven of Cups доош орсон, Four of Pentacles доош орсон. За энэ болохоор ингээд би ингээд зүрхээ нэгээд ингээд оролдоод итгэл найдвар тэгээд хичээхлээр дандаа бурууддаг, дандаа ингээд бодит ертөнц ингээд урд ингээд пүнк ингээд амар хүчтэй зохиж орж ирдэг тийм юм биелэн болно гэдэг үлгэрийн юмд би найдаад итгээд ер нь дахиж тэгж итгээд дими гэдэг ийм үгнүүд ийм мессежүүд орж ийн. Энэ бол таны хандлага байгаад байна. Ерөөсө дахиж найдах шаардлага байхгүй, гоё болно доо гэдэг ингээд итгээд үйлдэл хийгээд ах шаардлага байхгүй. Тийм ерөөсө бодит ертөнд бодит амьдрал бол бодит л яадаг. Тэгээ бодит байдал ямар байдаг вэ гэхээр гоё биш юм муухай л яадаг гэдэг ийм үзэл бодол танд байна. Энэ таны үзэл бодол мөн хэрвээ энэ зүйл та тийштэй тийм л яадаг да гэд ингээд бодож байгаа бол энэ бол таг буруу. Би одоо тань юу гэж хэлэх вэ? Энэ бол таг буруу. За миний хэлэх үг яах вэ? Тэгээ сахиусныхаа үгийг сонсъё. Сахиусны үн дээр нь юу гэж зөвлөмөр вэ? Окей, за энэ үзэр ханаас ч мунж орж ирж байна. Discovery, ололт нээлт. There's still an essential piece of your puzzle that you have yet to discover. Таны олж нээгээгүй байгаа эвлүүлдэг толгойн нэгэн хэсэг дутуу байна. Та нэгэн мэдээлэл тань дутуу байгаад байна гэдэг үзэр унж орж ирлээ. Тэгээд хэрэгтэй нэгэн мэдээлэл таны өвөр дээр унж орж ирснээр та дараагийнхаа алхмыг мэдэх болно гэдэг үзэр шууд утгаараа унж орж ирж байна. Өөр ингээд Тэ. Тэр үзэр доошоо орж ирсэн байгаа байхгүй юу? За сахиусны мессежийн үзрийг харъя. Modest 42. 50-аар хичээх, удаанаар хичээх гэдэг үзэр доошоо харсан байна. Тэг ингээд айгуу гой даруухан төлөвөөр хийх юм а хийгээл явж хахад болно доо гэдэг үзэл бодол байдаг да. Тэр үзэл бодлыг бэлэгдсэн үзэр доошоо харж гарч ирсэн. Энэ үзэр доошоо харж гарч ирсэн. Энэ юу бэлэгдэж байна гэхээр та одоо даруухнаар хичээгээд явж байхад
уртхаа зохицуулаад явж байхад болно доо гэдэг энэ үзэл бодлыг та буруугаар ойлгосон байх шиг байна. Эсвэл буруугаар хэрэгжүүлээд байна. Энэ нь ингээд даруухнаар уртхаа хийх юм хийгээд явж гин гэдэг нь ингээд бүр ингээд юу болчих дарлал болчих. Өөрөө өөрийгөө дарлах юм дарлал өөрөө өөрийгөө дарах хорих гал цогоо унтраах ийм зүйлийг үүсгээд байна. Бас ийм зүг чиггүй морь шиг те ингээд нэг юм аа ингээд тойрол ингээд бүхэлзөөл алхаад байгаа юм морины дүр зураг харагдаж байна. Танд амар гоо мэдрэгдэж байна үү те ингээд гэл бүхэлзөөл нэг тойргоол ингээд те би ингээд яваалах юм бол хааны газар хүрнэ гэж бодоол ингээд нэг юм тойроод байгаа юм морь. Үнэхээр ядарсан ингээд юм гундуудсан. Тэгэл яваалах тусам цөхрөөл те ер нь хизээж юу ч бүтдэггүй юм биш үү гэж бодно. Тэгж бодох тусам улам л ингээд тойргондоо гацаал улам л тийм тэгээд за нэмэлт сахиусны зөвлөгөө нь юу гэж би яг өөрийнхөө зөвлөгөөг шахаж хэлэх гээд байна. Тэгэхгүй бай бүгдээрээ сахиусныхаа зөвлөгөөг сонсъё. Тэр сахиусны дараагийн хэлэх зүйл юу вэ? Loyalty үнэнч байдал. За тийм ингээд энэ байх байдал ингээд нэг морь ингээд яваад байгаа те энэ зам бол ингээд таны үнэнч байдаг үнэлэмжтэй холбоотой та үнэнч байх нэг юмдаа тууштай байх үнэнч байх гэдэг зүйл бол таны маш хүчтэй үнэлэмжүүдийн нэг мөн ерөөсөө мөнийга та аягүй сайн мэдж байгаа л үнэнч байна гэдэг нь хүн болгоны үнэлэмж биш байхгүй юу? Таны хувьд угаасаа тийштэй of course гэж бодож магадгүй. Гэхдээ хүн болгоны хувьд үнэнч нэг юмдаа үнэнч байх тууштай гэдэг чинь хүн болгоны үнэлэмж биш. Одоо чинь адил явдалж байх, шинийн михийг үзэх гэдэг ч юм уу те шинийг эрэлхийлэх гэдэг хүмүүс чинь үнэнч байх гэдэг зүйлийг эрэлхийлэхгүй, үнэлэхгүй байх магадaltaй болчихж байгаа байхгүй. Хаашилтж байгаа учраас те заавал бол биш. Тэгэхээр таны үнэлэмж бол үнэнч байх, тууштай байх. Тэгээд энэ үнэлэмжинд зөндөө сайн зүйл бий, муу зүйл ч гэсэн бий. Үнэлэмж болгонд эрсдэл гэж бий, сайн даваа тал гэж бий. Таны энэ айгүй үнэнч байдаг, тууштай байдаг үнэлэмжийн энэ үнэлэмжүүдээ бүр хитрхи ингээд налаад өөр үнэлэмжүүдийг оруулж ирэхгүй, өөр үнэлэмжүүдэд зохицуулахгүй ингээд хитрхи налчингууд та ингээд аль хэзээ болохгүй болсон, бүтэхгүй болсон эсвэл ингээд хаашаач хүрэхгүй байгаа зүйлд ингээд үнэнчээр тойрол яваад байна гэсэн үг. Тийм мэдээлэл сахиусна гаргаж ирж байна. Тэгэхээр таны ингээд юм гацаанд орцсон байгаа нөхцөл байдал бодит байдал ингээд гоё болохгүй байгаа шалтгаанд нэг нь ингээд яг таны үнэхээр авууштай сайхан үнэлэмж холбоотой. Тэр үнэлэмж нь амар гоо та үнэнч ба тууштай айгүй лоо бол те айгүй ингээ хичээнгүү энэ бол айгүй сайн зүйл ахгүй энийгээ бойл гэж байгаа юм биш. Энийгээ одоо ингээ үнжихаа бойл гэж байгаа юм биш. Тууштай байх эсрэг чи одоо юу гэдэг те хэврэг бол гэж байгаа юм биш байхгүй. Энийгээ хадгал гэтээ энийгээ балансчул нэг юмтай ингээд энийхээ эрсдлийг нь өөрөө ойлгоод тэгээд тэр эрсдлийг нь гоё өөр зүйлээр ингээд юу яа нэмэрлэх юм уу одоо ингээд pairing гэж ярьдаг те ингээд одоо юу гэмдэг юм бэхжүүлэх юм уу сул талыг нь одоо нэмнэж өг. Сүг. Introspection. Та тэгээ яг дотоодтойгоос бүрэн ажиллахгүй байна. Дотоодынхаа зарим ингээд зүйлсийг харахгүй гэдэг ингээд бүр толгоос ихсэрсэн зүйлс байна. Харахгүй. Healing wounds. Тэг ерөөсөө ангаахгүй гэж зөрүүлэлцсэн байгаа нэг шарах байгаад байна. Communication. Тэгээ энийг ангаагаарай, энийг ангаах цаг болцсон шүү гэдгийг тань зөндөө хэлсэн гэдэг чинь сахиусна. Зөндөө хэлсэн зөндөө ойлголтыг эргэн тойрны хүмүүс нь шууд амаараач хэлдэг гэж боддог. За наатаа бай. Надад судлаа тавьж явуулаа миний нэ гэдэг ч юм уу те. Ингээ иймэрхүү байдлаар яг нэг зүйл ингээ ер нь сахиусна зөндөө хэлсэн. Энийгээ одоо анхаараарай, энийгээ ангаагаа тавьж явуулаарай. Та нэг зүйлийг ерөөсөө ангаахгүй тавьж явуулахгүй байгаа даа ингээ зуурсан байгаа даа. Магадгүй тэр зүйлийг ангаачих юм бол би шалиг болчихно гэж аажиж магадгүй. Энэ зүйлийг ангаачих юм бол тавьж явуулаад бүрмөсөн мартна гэж аажиж магадгүй. Тэгэхээр тэр зүйлээ мартахгүй тулд нэгэн зүйлдээ үнэн чахын тулд тэрийг ингээ ангаахгүй л гэд ингээд бариад аж магадгүй. Базаад аж магадгүй. Энэ нь ингээд гацаахад таныг хүргэж байна. Ингээд тойрогтой гаццсан нэг морь яваад байгаа шүү дээ, тий. Гацаахад хүргээд байна. Тий. Тэгээ нэг морь гэдэг амьд чинь ингээд нэг юм ингээд тойрол яваад байгаа чинь тэр морь гэдэг амьдны үүрэг биш үсттэй. Амьдрал тийм биш, тэр чинь бодит үнэн биш үсттэй, тий. Нэг асуудал байгаа байхгүй юу, тий. Ингээд тойроход хүргээд байгаа. Тэгээ асуудал нь сахиусны яг одоо амар гоо тод гаргаад ирлээ. Ерөөсөө л энэ. Та нэгэн зүйлийг ангаахгүй гэдэг амар зөрүүдлээд байна. Ингээ ангаахгүй би энэ зүйлтэй тууштай байна. Үнэнч байна энэ зүйлдээ үнэнч тууштай байхын тулд би ангааж болохгүй ингээ дотроо ингээ хорсоод эсвэл шархлаад ингээ энэ зүйлийг энийг муухай дурсамжийг нэг муухай зүйлийг ангаана гэж сөрөглөл зүйл байгаа тийм. Энэ сөрөг зүйлийг ингээ сэтгэлдээ би тээх ёстой гэх тэр зүйлд амар үнэнч хагаад байна. Тийм.
Инээсээ болоод ингээд та ингээд нэг морь ингээд нэг дороо ингээд эргэлдээд байгаа юм шиг болчихжээ. Тэгээд ийм байдалтай нэлээд удсан учраас энэ нь ингээд таны хувьд бодит ертөнц шиг санагддаг болчих. Гэнэ газар ингээд тойрол хаач өрөхгүй ингээд тойрол яваад байгаа нь таны хувьд яг бодит ертөнц шиг болчихжээ. Гэтэл яг үндэ бодит ертөнц тийм биш юм аа. Морь гэдэг амьтанчуудыг хурдан давшлаад айгүй хурдаар очих хэвээр газар очиод ингээд гой ингээд те янз бүрийн хүмүүстэй бусад бааштай уулзаад гол гойрхин дээр ороод гэдэг ч юм уу те. Илүү гоё амьдрал байгаа. Тэр нь бодит үнэн юм. Таны одоо бодит үнэн гэж бодоод байгаа нь бодит үнэн биш ээ. Тэгээ ерөөсөө цанглаан түлхүүр нь ерөөсөө энэ та ангаахгүй гэд чангаад байгаа барьцсан байгаа энэ зүйлээ л ангааж тавьж явуулах. Энийг сахиус нь угаасаа тань зөндөө хилж гин агүй ойлгомжтой болсон. Энийг ангаарай, энийгээ тавьж явуулаарай. Сахиус нь өөрөө зүү бэлэг янз бүрийн марл хилдэг байх тоогоор давтагдсан тоогоор тэрний хажуугаар таны эргэн тойронд байгаа хүмүүс бас сахиусных нь үгийн. Тэгээ хүмүүс чинь нэгэндээ ингээ зөвлөгөө өгж явахдаа зарим нэгэн зөвлөгөө ингээ амар гоё ёнк гэж хийж ордог доо. Тэр чинь яг үндэ тэр хүнээс ирж байгаа зөвлөгөө хийслүүдгээр сахиусны зөвлөгөө байж таардаг. Эсвэл бурхны ч юм уу те бүр зөвлөгөө байж таардаг байхгүй юу? Яагаад бол хүн гэдэг амтан ч өөрөө сахиусны ажлыг, бурхны ажлыг махан биеэрээ хийх чадaltaй тийм учраас ингээ ерөөсө бурхан сахиустайгаа уялдаатай байж байгаа. Тэгээ найзууд нь ингээд нэг юм ёнк хэлгэж хилээд байх юм бол эргэн тойрон дээ эсвэл ингээд хүрээлэн ажлынх нь гэдэг хилээд байх юм бол энэ яг сахиус нь ингээд шууд амаараа хэлж байгаас нэх ялгаагүй. Энийг сонсороо энэ л зангилаа байна. Тэгээ үнэн чанараад, үнэн тууштай чанараа хадгалж авч үлдээ. Тэрийг бойл гэж байгаа биш ээ. Тийм гэтээ энийг ангаах хэрэгтэй. Үнэнч байхын тулд энийг ингээд өнгөрцөн зүйлийг ингээд зуурах шаардлага байхгүй. Нараа өхөл гэдэг үзэр шууд гарч ирсэн. Тэгээд шууд утгаараа хэнийг нас орсон, ямар нэгэн зүйл нас орсонтой холбоотой байж бас болно. Харин ямар нэгэн харилцаа дуусантай холбоотой байж болно. Төсөл ажил дуусантай холбоотой байж болно. Шууд утгаараа өхөлтэй холбоотой байж болно гэж харагдаж байна да. Групп номер 3. За үнэхээр ойлгомжтой. За нэмэлт хэсэг дээр нь болохоор бүгдээрээ зүгээр сахиус нь танд өөр юу гэж хэлмээр байна вэ? Сонин сайхан тий сонин сайхан зүйлсүүдийг нэмэлтийн хэсгээр нь харж өгөх болно. Нэмэлтийг авах хэсгээ сайхан мэдрэмжээр мэдэрч байгаа жишээ.